За сайн бацхан залуучуудаа экгүй байна. За надаас маш олон хүмүүс ерөнхийдөө $100 дансыг нэг бол бага дансыг хэрхэн амжилттайгаар удирдах ашиг олдог болох вэ гэсэн асуулт аягүй асуусан байсан. $100-оор одоо цаашдаа мөнгө хийгээд явах боломжтой юу гэдэг асуулт ирсэн байсан. За тэгэхээр ерөнхийдөө энэ болгон дээр ерөнхийдөө та бүхэнд яг хариулт өгье гэж бодож байна. Мэдээж $100 дансыг өсгөж явна гэдэг бол маш хэцүү. Бүр үнэхээр хэцүү. Яагаад хэцүү юм бэ гэхээр ойлгомжтой $100-оор одоо та нар яг зөв эрсдлийн бол мөнгөний менежмент дагаад явах юм бол өдөрт 1% ашиг хий гэж бодох юм бол ерөнхийдөө $1-2 ашиг хийгдэл чиний хувьд өдөрт бол маш сайн дээд формо гүйцэтгсэн болчихж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ л ерөнхийдөө одоо хүмүүсийн яг нөгөө төвчээрийг барах тийш өсгөж чадахгүй байгаагийн шалтгаан болж өгнө гэж ойлгож ерөнхийдөө болно. Ягаад тэр хинч одоо $100 дансаар $1-2 юм уу нэг бол $5 ашиг аваад өнөөдөр болчлоо гэж бодох хүн аюу зөөх. Харин эсрэгээр $10,000 данстай байж байгаа өдөрт нэг $100-200 ашиг хийжвэл манай зарим хүмүүс өнөөдөр төрөхдөө болондоо $100-200 ашиг хийчлээ гэд бодно шүү дээ. Тэгэхээр энэ дэр нэг тийм сэтгэлгээний ялгаа, сэтгэхгүй ялгаа гарахаар байгаа биз. Тэгэхээр энэ дээр л ерөнхийдөө хүмүүс ерөнхийдөө алддаг гэсэн үг. Надтай одоо мангар зөндөө олон хүүхдүүд холбогдоод ерөнхийдөө би өнөөдөр ингээ $100 данстай хийж байгаа майку хаа яг яаж ярилж ивэл зүгээр вэ гэж зөндөө асуужсэн. Тэгээ миний зөвлөдөг юм юу байдаг вэ гэхээр $100 данстай болж эхлээд $100 дансаар тэг 100-ны 1-ээр $200 болтолно. Юу ерөөсөө харилж. Тэгээ $200 олонгууд тэг 100-ны 1-ийн 2 тэг 100-ны 2 болгоод юу. Энэ байдлаар ерөнхийдөө чиний сайз чинь $500 олонгууд тэг 100-ны 5 болдог ч юм уу. Иймэрхүү байдлаар чи ерөөсөө дандаа зөв эрсдэл мөнгөний менежменттэй өсөд явах хэрэгтэй. Эсвэргээр одоо манай монголчууд ч гэдэггүй анх сурж байгаа хүмүүс ер нь бүгд тэгдэг баг. $100 буцаага $100 ашиг хийх гэдэг. Яг үүндээ одоо нөгөө fraud trader-ууд, сайн trader-ууд чинь $100,000 данстай мөртлөөсөө өдөрт $500,000 ашиг хийгээл ерөнхийдөө өдөрт чарт хаагаашууд арилж байгаа болчихж шít. Тэгэхээр тиймэрхүү одоо юм сэтгэлгээний ялгаа байдаг болохоор энэ одоо $100 дансаар ашиг хийнэ гэдэг маш хэцүү. Амар сайн одоо дисциплинэд буюу сахилга баттай миний одоо анзаарч ирсэн хүүхдүүд ерөнхийдөө $100-ыг нэлийн амжилттайгаар удирдаад нэг 150-180 руу хүргэсэн байдаг. Тэгэл нэг өдөр нэг жоохон тесрэл энэ баг ашиг хийгээд хар хэцүү мэн гэж шууд нэг лотоор ордог ч юм уу. За нэг лотоор ордог юм аа тэг 1.1-ээр ороод нэг бол голд дээр ч юм уу индекс дээр ч юм уу ороод мангар хурдан дансаа шатаж иддэг. Тэгэхээр та хэдийн хувьд ерөнхийдөө $100 данстай мэдээж ашиг хийж болох уу гэвэл болно. Гэтэ маш сайн уйгахгүй олон жилийн тууштай байдал хэрэгтэй. Тэг 100-ны 1-ээр дахиад $200 болтлоо хэдэн ч сар авч магадгүй. Тэр сарын дараа чи тэг 100-ны 2-оор ороод эхлэхээр чи $300 болтлоо бас хугацаа ч улам багасаал яваад байна гэсэн үг. $400 олонгууд тэг 100-ны 4-оор ороод хугацаа ч багасаал явна. Тэр болтол ерөнхийдөө чи маш сайн хүчтэй, төвчээртэй, хүлээцтэй бэж чадна гэвэл ерөнхийдөө $100 дансаар бага дансаар ашиг хийх боломжтой гэсэн үг. За тэгэл ерөнхийдөө бага мөнгөөр л угаасаа хүний төвчээр шаарддаг учраас ерөнхийдөө энэ маш хэцүү байдаг шүү. Тэрнээс бол том данстай хүн бол аль хэзээний одоо зөв эрсдлийн менежмент, зөв мөнгөний менежмент тахчихад бол ерөнхийдөө айгүй хурдан өсгөд явах боломжтой. Бага дансны хувьд бол ерөнхийдөө иймэрхүү байна.